Ором төргийн эрхэм үзэгчтэй сэдвээс мэдээллийн хөтөлбөр энэ сэдвээр ярилцлагаараа үргэлжилж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Ультрасоник компани ерөнхий захирал Чимэг Цэцэг өргөдөө оролцож байгаа. Танд ором төргий. Баярлалаа, танд бас ором хүргье. Тэгэхээр бид өнөөдөр яг одоо ойрын өдрүүдэд бол хамгийн одоо гол асуудал болоод байгаа агаарын бохирдол тэр дундаа халаалтын систем гээд яг гэр хорооллын иргэдэд илүү ойрхон мэдээллийг бас ярихаар байгаа. Тэгээд Ультрасоник компаниг бол бас нөгөө явуулдаг үйл ажиллагааны хувьд халаалтын систем ялангуяа энэ нөгөө техник технологи энэ чиглэлд бол үзэгчид илүү тань мэдэх байхаа. Тэгээд танай компанийн талаар товчхон танилцуулга хийгээд яриага эхлэв. За танд баярлалаа. За өнөөдөр үнэхээр тийм ээ. Монгол улс даяараа тэр тусмаа Улаанбаатар хотод маань агаарын бохирдол бол гамшигын хэмжээнд ирсэн байна. Энийг бид бэлтгэн харж байна. За үүнээс гарах гарц гаргалгаа байна уугүй юу? Технологи шийдэл нь байна уугүй юу гэдэг тал дээр өнөөдөр ярилцъя гэж ойлгож байна. Тэгэхээр бидэнд бол Монгол Улсын засгийн газрын өнөөдөр одоо хүндрэлтэй цаг үед маш их харж шөнийн одоо эрчим хүчний хэрэглээ багтаа тэр цагуудад эрчим хүчний үнийг одоо 50% хөнгөлөлтөөр өгч байсан. Одоо бол 1-2 дугаар сарда бүр одоо тэг болгож өглөө. Энэ одоо сайхан боломжийг ашиглаж нийт одоо ард иргэд маань нийтээрээ цахилгаан халаагуур тэр тусмаа одоо халаалтын сайхан одоо сүүлийн технологиудыг ашиглаж энэ утаанаас гарах ёстой гэдгийг би онцлохыг хүсэж байна. За энд бол бас одоо нэг халаалтыг онцлмоор байна. Ультрасоник компани бол 15 жилийн туршид холбооны бүгд найрамдах Герман улсаас тэр тусмаа Штебл Электрон фирмийн Монгол улс дахь аль бусны дистрибьюторээр ажиллаж байна. За Штебл Электрон фирм бол өөрөө төвлөрсөн бус шийдэлтэй халаалтын болон хэрэгцээний хал усны шийдэл технологиудыг үйлдвэрлээд дэлхийн 120 улс оронд одоо экспортод гаргадаг ийм том үйлдвэрлэгч фирм юм аа. За энэ Штебл Электрон фирмд үйлдвэрлэгдсэн шүн дулаан хадгалагч гэдэг нэртэй халаалтыг онцлохыг хүсэж байна. Энэ бүтээгдэхүүнийг бас Монголд анхудаа оруулж ирсэн байгаа шүү. Тийм энэ халаалт бол одоо их онцлогтой халаалтаа. Манай Монгол орны нөхцөлд бол өвөлдөө тэсгэм хүйтэн байдаг. Жилийн 4 улиралтай юм өрмөц цаг агартай их газрын хуурай одоо өндөрлөг газарт байрладаг юм улс орон. За тэгэхээр бидэнд бол шөнийн одоо 21-ээс өглөөний 6 цагийн хооронд манай одоо долооны цахилгаан станцуудаас үйлдвэрлэгдсэн цахилгаан энерги маань илүүдэл гардаг. Ягаад тэгэхээр манай Монгол улсад шөнийн одоо үйлдвэрлэл байдаггүй, жижиг дунд үйлдвэр төдийлөн сайн хөгжөөгүй байгаа учраас энэ үйлдвэрлэсэн цахилгаан энерги бол илүүдэд идэг. За энэ илүүдэл энергийг ашиглаад энэ шүн дулаан хадгалагч маань өөрөө чулуунд аккумуляц хийгээд энергийн тусламжтайгаар тэр чулуу өөрөө одоо дулааныг нөөцөлж авдаг. Тэгээ хоримтлуулсан нөөцөлж авсан дулаанаа тодорхой цагуудад одоо маргааш тухайлах юм бол 21-ээс өглөөний 6 цагийн хооронд одоо чулуун дулаанаа нөөцөлж авах нь байна шүү дээ. Тэгээ маргааш өдөр нь 21-ээс өглөөний 6 цагаас оройн 21 цагийн туршид октоосоо тог хэрэглэхгүй хоримтлуулсан зөвхөн нөөцөлсөн дулаанаа ялгаруулдаг. Ийм онцлог зарчмаар ажилладаг учраас энэ шөнийн илүүдэл энергийг Монгол улсын эдийн засаг, эрчим хүчний салбарт эргүүлээд ашиг болгоод авчрах ийм онцлогтой цахилгаан халаалтын үндсэн шийдэл байгаа юм аа. Засгийн газрын тогтоолын дагуу бол Улаанбаатар хотын гэр хорооллын 146 мянган айлыг бол бас энэ цахилгааны тарифын хөнгөлөлтөнд хамруулсан байгаа. Шөнийн цахилгааны орой 21 цагаас өглөөний тэг 6 цагийн хооронд байгаа. Тэгэхээр энэ маань цаанаа юу хэлээд байна гэхээр одоо тэр гэр хорооллын айл өрхвөр нөгөө цахилгаанаараа шөнийн өдрийн гээд нөгөө тариф нь бол тусдаа гарчихна. Шөнө бол ямар ч одоо мөнгө төлөхгүй. Гэхдээ одоо гэрээ халаахын тулд тэр нүүрсгийн хэрэглээг багасгахын тулд бол одоо нөгөө халаагуур тэн гэж ярьдаг. Энэ зүйлүүдийг бол айл болгон бол бас өөрсдөө авч хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хамгийн сүүлийн үеийн хамгийн сайн илүү найдвартай бүтээгдэхүүнийг сонгох нь чухлаа гэдгийг бид бас энэ хөө ярилцлагаараа дамжуулан хүргэж байгаа. Тэгэхээр Ультрасоник компанийн хувьд бол энэ Германы Штебл Электрон брендийн бүтээгдэхүүнийг бол оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө технологийн хувьд бол за хамгийн сүүлийн үеийн гэж байгаа. За дээрэс нь бол та хэлсэн шүн дулаан хадгалагч гэсэн ийм зүйлийг дэлгэрүүлэн одоо илүү мэдээлэл өгч байгаа шүү дээ. Тэгэхээр жирийн иргэд энэ дээр одоо нөгөө гэртээ аваад хэрэглэхэд одоо боломж нь хэр байд юм бол за байгууллагч гэдэг юм уу зөвхөн ер нь цаашид заавал энэ агаарын бүртлэхгүй аж ахуйн нэгжүүч бас энийг бас сонирч яж магадгүй шүү. За тийм ээ. Ер нь бол одоо сүүлийн үед хамгийн сүүлийн үед үйлдвэрлэгдсэн дэвшилтэд гэж нэрлэдэг байгаа ногоон гэсэн тодотголтой байгаа энэ технологи өөрөө ч юм юу хэлдэг юм бэ гэвэл нэгдүгээрт нь байгаль орчин дээлтэй байх ёстой. Хоёрдугаарт нь эрчим хүчний хэмнэлттэй байх ёстой. Гуравдугаарх шаардлага нь болохтой зэрэг эдийн засгийн хувьд үр ашигтай байх ёстой гэсэн энэ гурван шалгуур шаардлагыг хангасан технологиг ногоон технологи, дэвшилтэд технологи гэж нэрлэдэг байгаа маа. За тэгвэл Ультрасоник компани Герман улсаас импортлоод байгаа энэ халаалтын шийдлүүд бол энэ л категори шаардлагуудыг хангасан шийдэл технологи муу юм. Нөгөө талдаа халаалтын шийдлэг өөрөө дотроо маш олон төрөл янз байдаг.
жишээ нь одоо сэргийд хэрчим өчөж байна. Газрын гүний дулаан, газрын гүндээ гарсны дулаан, нарны агарын дулааныг ашиглах шийдлүүд байна. За тэр дундаасаа дээр нь мэдээж цахилгаан шийдлүүд байна. Шалны халаалтч гэдэг гихчлэн тийм ээ. Энэ олон шийдэл төрөл жанрууд байдаг. За энэ дундаас бидний санал болгоод байгаа энэ шүн дулаан хадгалагч гэдэг халаалтын шийдэл бол зөвхөн одоо тэр одоо илүүдэл шөнийн манай Монгол орны нөхцөл цаг агаарт яагаад таарч яана вэ гэхдээ зэрэг шөнийн илүүдэл байгаа энергийг одоо 50% хөнгөлтэй байна уу, тэглээд өгсөн байна уу? Тэр шөнийн цагуудад л энэ цахилгааныг хэрэгжилчихэд өдөр огтоосоо цахилгаан хэрэглэхгүй болохтой зэрэг энэ маань бусдаас давуутай онцлог юм аа. Тэгээ цахилгаан халаалтын шийдлүүдийг дотор нь үндсэн болон нэмэлт гэсэн одоо хоёр төрөл жанрт хуваадаг. Бид бол голцоохон үн өртөг анхны хөрөнгө оруулалтын зарлалын хямдыг бодоод ч тэрүү ерөнхийдөө одоо бидний нэрлэж жанснаар одоо энэ цахилгаан халаалтын тэннүүдийг голцоо авч халаалтанд ашигладаг л да. За тэгвэл энэ шүн дулаан хадгалагч гэдэг халаалтын систем бол өөрөө нэмэлт халаалт биш, халаалтын одоо үндсэн шийдэлд ордог ийм одоо бүтээгдэхүүн шийдэл технологи юм аа. Тэгэхээр эцэст нь юу хэлхийг хүсэж байна гэхээр бид нийтээрээ ард иргэд маань утаанаас ангижрахын тулд сэтгэлгээгээ өөрчлөх шаардлага гарч ирж байна. Энэ утааг одоо хин нэгэн одоо хөнгөл бий болгож байгаа шүү дээ. Тийм болохтой зэрэг бид нар энэ галаа төлж явахдаа өөрийнхөө хүүхдүүдийг хажуу айлд маань энэ одоо ямар хүндрэл бэрхшээлийг авчрах вүлээ гэдэг үүднээсээ нөгөө талдаа бас одоо хүмүүнлэг эндэрэнгүй энэ үзэл бодлыг өөртөө шингээж сэтгэлгээндээ нэлээд өөрчлөлтийг хийж вэж дараагаар нь бид нар энэ утаанаасаа ер нь ангижрах суурь нь болж өгөх юм байгаа юм. Тухайлах юм бол манайд байгаа шийдэл технологиудыг манай хэрэглэгчнэр мэднэ. Гэхдээ герман чанар та одоо бараа бол өөрөө чанартай. Герман чанарыг мэддэг хэрнээ герман бараа үнэтэй гэсэн ойлголт байгаад байдаг. Тэгвэл бид нар бас энэ одоо дистрибьютор байна гэдэг нь өөрөө маш их үүрэг хүлээдэг. Нөгөө талдаа маш их эрхийг эдэлдэг. Тийм болохоор бид нар энэ Монгол улсын засгийн газартайгаа хамтраад ард иргэдийнхээ энэ одоо ялангуяа гэр хорооллын айлуудыг одоо энэ шүн дулаан хадгалагчаар одоо энэ одоо шийдлээ шийдэх энэ одоо сонголт байгаасаа гэж хүсэж байна. Энэ одоо боломжийг олохын төлөө бид нар бас ажиллах болно. Тэг өдөрлөгч фирмүүдтэйгээ бас энэ талаар одоо ярьж байгаа зүйлүүд байгаа. Яг манай Улаанбаатар хотод бол гарч байгаа утаанд нь биш одоо тэр утааг бий болгож байгаа яг цөм дээр нь ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг үднээс бол энэ шөнийн цахилгааны тарифыг хөнгөлсөн байгаа. Танай одоо энэ шөнийн дулаан хадгалагч бол шөнө хөрөмтлөөсөн тэр дулаанаа өдөр ашиглах боломжтой ийм бүтээгдэхүүнийг бас оруулж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ер нь дахин хэлэхэд шөнө дулаан хадгалагч гэдэг халаалтын үндсэн системийн онцлог нь юу юм ихтэй зэрэг тодорхой цагуудад энерги, цахилгаан энергийг дулаан болгон хоримтлуулж нөөцлж аваад тэрийгээ бас тодорхой цагуудад ялгаруулдаг ийм л онцлогтой халаалт. Тэгэхээр манай Монгол улсад би түрүү хэлсэн шөнийн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд эрчим хүч илүүдээд байдаг учраас энэ цагийг ашиглаа гэд ард иргэддээ одоо нэлээд олон жил болж байгаа шүү дээ 50% хөнгөж өгöd энэ цагуудыг ашиглаад энэ шөнө хадгалагч ажиллана. Өглөөний 6 цагаас шөнийн 21 цаг болтол 1 кВт цахилгаан энерги хэрэглэхгүй учраас энэ маань одоо бусад одоо цахилгаан хаалгаруудаас одоо 3-4 дахин одоо сарын урсгал зардал буюу тогны мөнгөнд баг гардаг шийдэл гэж ойлгож болно. Тийм мэдээж. Бид хоёр ярилцах хугацаа бас өндөрлөж байна. Тэгээд бид үзэгч та бүхэндээ өнөөдөр Ультрасон компани ерөнхий захирал Чимэгч цэцгийн яриаг хүргэлээ. Тэгэхээр үзэгчтэй бол холбооны үгэн дээр Герман улсын Штебл Элтрон брендийн бас шөнийн дулаан хадгалагч гэсэн энэ шинэ бүтээгдэхүүний талаар бас мэдээлэл хүргэлээ. Тэгээд бидний урилгыг хүлээн авчирч бас манай зочноор өргөцсөн танд бас баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. Танд бас баярлалаа. Ажил амжилт хүсье. Сэдвээс мэдээллийн хөтөлбөр энэ сэдвээр ярьцлагаараа үргэлжлэлээ.